харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан түүхэн айлчлал. Итали. Ромын эзэнт гүрэн. Ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Ромын эзэнт гүрнээс түүхэн улбаатай бүгд найрамдах Итали улсад тус улсын ерөнхийлөгч Сержио Матареллагийн урилгаар төрийн айлчлал хийлээ. Монгол улсаас ерөнхийлөгчийн төвшөнд 14 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм а. За мөн энэ удаагийн айлчлалын өгдөх ёслолын онцлог нь гэгэн ширээт улсын төлөөлөл болоод одоо тус улсад цугаа Монгол улсын элчин сайд нар Монгол улсын ерөнхийлөгчийг бүгд найрамдахтал улсын Фимичино олон улсын нисэх хонгоцны буудалд угтаа авч байгаагаараа онцлог болж байна. Ерөнхийлөгч хүрэлцэх гэргийн болор цэцэг нарыг бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержио Матарелла тэргүүн хатагтай Лаура Матарелла нар Гуэрийн налын ордондоо албаесаар угтан авлаа. Энэ үеэр хөгжимд хоёр орны төрийн дуулалыг шигдэж ерөнхийлөгчийн ордны дээр Монгол улсын төрийн далбааг ёслол төгөлдөр мандууллаа. Bandiera di guerra del primo reggimento Granatieri di Sardegna e il reparto d'onore pronti per la rassegna. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Харилцааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт санал нэгдлээ. Харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүнээр итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр манай хоёр орны харилцааны түвшин шат ахиулж стратегийн түвшилтэй боллоо. Мөн одоо засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ хэлцээрүүдийг өнөөдөр амжилттай байгуулж байна. Тэгээ энэ бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид одоо улам өргөжин хөгжихийн бас нэгэн үндэс суурийг тавьж байна гэж төрийн тэргүүн үзэж байгаа. Олон зуун жилийн түүхэн уламжлалтай, найрсаг харилцаатай Монгол-Итали хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, урлаг соёл, боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан, худалдаа зэрэг олон чухал салбарт өргөжин хөгжиж
Манай хоёр ард түмний найрамдал нөхрөл улам батчин бэхжиж ирснийг тэмдэглэхэд нэг татаа сайхан байна. За хэлэлцээ бол маш амжилттай болж бид Монголд хөрөнгө оруулах, за Монгол улсад хамтарсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгуулах, за мөн одоо Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, 3 дахь зах зээл дээр хамтарч гарах тал дээр бид нар одоо бодиттой юм ахис төвшил гаргах юмаа гэдэг энэ зүйлийг яаж тохирсон нь өөрөө маш чухал. Би Монгол улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж буй энэ түүхэн айлчлалын гэрч болж байгаадаа баяртай байна. Хоёр ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээ маш үр дүнтэй болж харилцааг стратегийн түншлэлд хөргөн ахиулж байгаад үнэхээр бахархаж байна. Стратегийн түншлэлд тогтоосноор хоёр улс бүх салбарт харилцаа ашигтай хамтрах өргөн боломж бүрдлээ. Бид түүх соёлын одоо үн төвөөрөө холбогддог учраас энэ харилцаагаа бэхжүүлж улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төрийн айлчлалын үеэр олон улсад авто замаар ачаа тээвэрлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спорт, чухал эрдэс бодис түүхийд иргэний хамгаалалт, хэвлэл мэдээлэл, аймаг хотууд хооронд хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гар юусыг зурлаа. Өндөр технологийн чиглэлд одоо судалгаа шинжилгээний ажилд хамтарч ажиллацгаая, мэрэгжилтэн бэлтгэцгээе, бас техникийн тусалцаа үзүүлж туршлага судалцгаая гэдэг ийм одоо хүрээнд одоо энэ хамтарсан мэдээллийг гаргалаа. Цаашдаа бол энэ чиглэлээр бид бас мэрэгжилтэн сургах, бодлогын баримт бичгээ боловсруулах, за олон улстай хамтарч ажиллах чиглэлд бас судалгаа шинжилгээний ажилд хийх зэрэг одоо асуудлуудыг ярилцаж одоо тохирлоо. Тээврийн салбар одоо ингэж харилцан одоо гэрээ байгуулж хөгжснөөр одоо Европоор одоо дамжиж тээвэрлэх, тээврийн эрх зүйн орчин бий болж одоо иргэд аж ахуйн нэгжүүд одоо шууд ачаа бараагаа шууд экспортлох, шууд явуулах, хоног хугацаа хожих гээд маш их олон давуу талыг бий болгож. Ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх орчин үеийн Италийн үндэс суурийг тавьсан ард түмэндээ улс төрийн нэгдлийн эцэг хэмээн хүндлэгдсэн 2-р Викторио Эммануэла хааны дурсгал зориулсан цогцол борцоочилж нэр нүл мэдэгдэх цэргийн бууханд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Итали улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тооцооны 55 жилийн хавьд тэмдэглэж байгаа энэхүү төрийн айлчлалынхаа үеэр бол Итали Монголын харилцааг одоо хоёр шат ахиулан тийм ээ түншлэлийн харилцаа болон одоо өргөтгсөн түншлэл болон иж бүрэн түншлийн харилцаа гэдэг энэ төвшнийг бол алгасаж стратегийн түншлэлтэй болгож байна. За энэ өөрөө ямар ач холбогдолтой юм бэ? Бүхэл салбарт одоо хоёр талын харилцаагчтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрж байна. Их зүүн одоо боломжинд бүрж байна гэсэн. Улс төр дипломатын хувьд энэ өөрөө өндөр ач холбогдолтой. Европын том хүчрэх бүс нутгийн гүрэнтэй бид ийм өндөр түвшинд хамтын ажиллагаа тогтооно гэдэг бол Монгол улсын хувьд бол энэ гадаад бодлогын маш том ялалт. Энэ бол төсөөлшгүй ялалт гэж үзэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхэд бүгд найрамдах Итали улсын парламентын төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Лорензо Фонтана, нэгдсэн үндэсний байгууллагын хөнсгөл аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Дэрчү Донгионор бараалгаж харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Мөн түнчлэн маш олон хамтын баримт бичгүүдээр гар үсэг зурж харилцааг бол алгажуулан, баталгаажуулан өргөтгөж байна. Энэ дээр бол одоо Монгол Италийн парламентын бүлгийн даргын хувьар, Монгол Италийн парламентын бүлгийн гишүүдийн мөн парламент хоорондын харилцаанд энэ харилцааг өргөжүүлэхэд бас нэлээд үүрэг гүйцэтгэж байгаа гэж дүгнэдэг. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх манай улсын санаачтан нэгдсэн үндэсний байгууллагаар батлуулсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтэнд оролцлоо. Олон улсын жил нь улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна. Ерөнхийлөгч 2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжиттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд оролцож хамтран ажиллахыг улс орнуудад уриаллаа. Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон асуудал. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, геополитик, геостратегийн сөргөлдөө, мөргөлдөө ингээд бид нар egzэгтэй зөрчил мөргөлдөөнтэй дэлхийн ертөнцийн өнөөдөр амьдарч байна. Үүнийг дагаад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон. Тэр утгаараа өнөөдөр нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгцээ шаардлага, үүрэг оройл, хариуцлага хүн төрөлхтөнд хамгийн чухал одоо байгууллага болсон гэдгийг одоо би бас энэ ч зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлахад Монгол улсын үзүүлсэн манлайлал дэмжлэгт талархал илэрхийлье. Хүн ам цөөтөөч Италиас 4 дахин том газар нутагта танаа улс энэ жилийн хүрээнд улам идэвхтэй
өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой. Үүнд Монгол улсын ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж байгаад баяртай. Манай байгууллага Монгол болон бусад гишүүн оронтойгоо хамтран ажиллахад таатай байх болно. Ерөнхийлөгч хүрэлцэх айлчлалын үеэр Монгол Италийн харилцаа хамтын ажиллагаанд үнэтэй хувийн оруулсан Итали Монгол иргэдэд төрийн одоо медаль гардууллаа. Би Монгол Италийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бас өөрийн хувь нэмээрээ оруулах чин сэтгэлээсээ ажилласан. Гэхдээ би өнөөдөр энэ эрхэм үнэтэй шагналаар шагнагдана гэдгийг бол бидээч зүудэлж төсөөлж байгаагүй. Тийм ерөнхийлөгчд бас тусгаалan баяр хүргэе. Намайг мартаагүй бас талархлаа илэрхийлээ. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд баримтчгуудад гарын үсэг зурж харилцан ашигтай хамтрах суурьа тавилаа. Итали Монголын бизнес форумд хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгж оролцож, арьс шир, ноос ноолур, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтрах боломжийг эрэлхийллээ. Манай агентлаг бараа бүтээгдэхүүнээ экспортлох, гадаадын улс орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг, Монгол улстай бүх талаар хамтран ажиллана гэж бодож байна. Ялангуяа Италийн нарийн технологи шингэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн боломж харагдаж байна. Манай хоёр улс газар зүйн хувьд алс хол оршдогч одоо италичууд Монголыг илүү ойлгож анхаарч байна. Маш олон итали хүн танаа сайхан хооронд аялахыг боддог болсон. Өргөмжит консулын хувьд Монгол улсад бизнес эрхлэх нөөц боломж их байгаа гэдгийг таниулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Хоёр улс дэд бүтц тээвэр логистик эрчим хүч, сэргийлэх эрчим хүч, нугаан технологи, кодэж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, цэхэнд тоног төхөөрөмж, агарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байна. Дэлхийн одоо тэргүүлэх Санта Кроч аир ширний паркт очиж ажиллаад ирсэн. Тэнд очиод яг аир ширний салбар тогтолцоо маань яаж байдгүй, яаж хөгждгөө, энэ зөвхөн одоо үйлдвэрлэхээс илүү судалгаа хөгжүүлэлт, хүний нөөцөө бэлтгэж чадахжуулах, энэ гадаад хөдөлთა, энэ тогтвортой үйлдвэрлэл гэдгийг яаж хардгөө, энэ цэвэрлэх боломжийг хэрхэн яаж шийддгөө, энэ бүх тал дээр маш дэлгэрэнгүй мэдээллийг авч, дээрээс нь хамтын ажиллагаагаа Монголын аир ширний холбоо болон Италийн аир ширний холбоо хилцэж тохиролцсны үндсэн дээр самжичгаа байгуулсан. Италийн техник технологиг ашиглаад хамтдаа дундаасаа дэлхийд гайхах брендийг бий болгоё. Аль аль талтан байгаа ямар давуу тал байгаа тэргээ нийлүүлээд ийм сайхан бүтээгдэхүүнийг бий болгоё гэдгийг зорж байна. Төрийн айлчлалын хүрээнд Чингис хаан тэргүүн зэргийн одонд Монгол улсын соёлын элч морин хуурын найрал хөгжим Ром болон Ватикан хотноо анхудаа Монголын сайхан орон тоглолтоо төлөвлөв. Манай улсын зөөлөн хүчний бодлогын илэрхийлэл болсон тоглолтыг төр засгийн төлөөлөл, нийгэм соёлын зүтгэлтнүүд болон тус улсын иргэд, Итали, Европын холбооны улсуудад амьдран суугаа монголчууд үзэж сонирхлоо. Монгол Италийн соёлын харилцаагаараа дамжуулаад Италийн тэр дэлхийд танилцуулсан дөөрөөр дамжуулаад Монголын соёлын зөвлөл хүчний бодлогыг дэлхийд түгэж явж байна. Тэгэхээр Итали бол манай дэлхийн сонгодог урд руу гарах нэг том цонх гэж харж байна. Тэгэхээр Италиг бол бид нар яг энэ өнцгөөс нь бас харж зөвлөл хүчний бодлогыг хүмүүс шууд мөнгө санхүүгээр нь бодоод идэх. Өөрөөр хэлбэл зөвлөн хүчээр таниулж иж дараа нь манай эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарууд явах учраас энэ зөвлөн хүчний салбар руу цонх руу гарах, дэлхий рүү гарахын том онцлог Итали гэж ингэж харж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг 55 жилийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн Итали улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны хамтын ажиллагааг улс төр, нийгэм эдийн засаг, соёл зэрэг салбарт өргөжүүлж харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүллээ. Ардчлал, хүний эрх чөлөө, энх тайвныг эрхэмлэж, ард түмний найрамдал нөхөрлийг дээдэлдэг зэрэг үнэт зөвлөснөгтэй хоёр орны стратегийн түншлэл харилцан ашигтай хамтын ажиллагааг салбар бүрт бэхжүүлж хөгжил цэцгэлтэд чухал хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Харилцааны төвчнийг хоёр шат алгасан ахиулсан түүхэн айлчлал. Гэгэн ширээт улс. Гэгэн ширээт улс 800-ыг өртөөсөн харилцааг өргөжүүлсэн айлчлал.
Өдгөөгөөс 800-ны тэртээ 1246 онд Пап 4-р Инносентийн илж төлөөлөгч Санвартан Плана де Карпини их Монгол улсын нийслэл хар хормодноо ирж буюу ханд бараалах Папын зөвхлийг өргөн барьсан түүхтэй. Энэ бол өнөөгийн Монгол улс гэгэн ширээт улсын аль биесийн харилцааны үндэс суурь болсон түүхийн шаргал буудас гэрчилдэг. 2025 оны 12 дугаар сарын 4 Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх гэгэн ширээт улсын төрийн тэргүүн Пап 14-р Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч гэгэн ширээт улсын төрийн тэргүүнээр аль биесний уулзалт хийж сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, түүх соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Баян дэлхийн инх тайван, тогтвортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, урамсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурны эсрэг хамтран ажиллахаа нотоллоо. Өнөөсний түүхтэй тэгээд 800-аад иргэнтэй тийм ээ. Тэгээд энэ өөрөө их тийм онцлог улс учраас энэхүү одоо айлчлан ч гэсэн өөрөө бас юм олон жилийн түүхтэй төрийн ёслолын горимтой. Монгол улсын ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Ром хотын Гэгэн Мариагийн их сумд байх Пап Францис агсны буханд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Пап Францис 2023 онд ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн ажил хийсэн. Тэрээр хоёр улс 13 дугаар зуунд илчилгээж аль биесээр харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа их Монгол улсын гал голомт болсон манай оронд ирсэн анхны Пап гэгэн ширээт улсын төрийн тэргүүн байлаа. Пап Францис төрийн ажлынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Монгол улс бол оюун санаа, сүсэг бишрлийн эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн дэлхийд дахна тунхаглан зарласан юм. Ерөнхийлөгч хүрэлцэхэд гэгэн ширээт улсын төрийн хэрэг эрхлэх газрын дарга кардинал Пьетро Паролин бараалхна. Энэ үеэр соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы апостолик архив татгалагдж байгаа манай улстай холбоотой түүхэн баримт материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өн эртний харилцаагаа нийтэд төлөвлөх чиглэлээр өргөжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. Гэгэн ширээт улсын одоо архивийнхан ч өөрсдөө бас мэдхгүй байгаа маш олон одоо судлагдаагүй баримтчгүүд, баримтууд, түүхийн баримтууд байгаа учраас энийг бол хамтран судлах чиглэлээр манай шинжлэх ухааны актын түүхийн хүрээлэн Чингисийн музей гэдэг байгууллагууд идэвхтэй ажиллах эрх зүйн одоо гол үндэс суурийг бол энэхүү төрлийн айлчлалын хүрээнд санамж хэрэг байгуулж батгаж өгч байгаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Ватиканы апостолын архивд хадгалагдж буй их хаан Гүйгээс 1246 онд Пап 4-р Инносент болон ил хаадаас Пап нарт илгээсэн загтал, Пап нараас их хаадад илгээсэн загтлуудын хувийг үзэж сонирхлоо. Энд Плана Карпинийн манай улсад хийсэн аяллаа тэмдэглэл Монголын эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд байдаг юм. Монголын түүхтэй холбоотой хамгийн баялаг дурсгалыг хадгалж байдгаар онцлогтой. Тэр дундаа одоо Алтан ордны улс, Монголын эзэнт гүрэн, Үннүүгийн улс, за тэгээд хар хорин хоттой холбоотой дурсгалууд бий. За эдгээр дурсгалуудаас Монголын түүхэнд одоо нийт шаардлагатай монголчууд заавал мэдэх ёстой энэ дурсгалуудыг нэгийг харьцах, нэгийн хэмжээтэй одоо хуулбарлах, хувилах ийм одоо ажлуудыг хийсэн. Гэгэн ширээт улсын төрийн тэргүүн Пап 14-р Леогийн урилгаар тус улсад ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэн хийсэн төрийн ажил өндөрлөлөө. Энэ айлчлал харилцаа хамтын ажиллагааг түүх соёл, хүмүүнлэгийн салбарт хөгжүүлэх, инх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахад хамтран ажиллах эрмэлзэлээр нотолсон түүхэн айлчлал боллоо.